Би өөрөө ерөнхийлөгчийн эрх мэдэл байсан авилгалтай тэмцэх газрыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. За засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол засгийн газар юм байна. Ерөнхийлөгч бол авилгатай тэмцэх газрын даргыг томилдог, санал болгодог. Энэ байдал бол олон жил олон улс төрчнэрийг хонглоор чирж явсан юм байна. Энийг талсан зогсоох ёстой. Ерөнхийлөгч өөрөө ард түмнээ сонгодог учраас бас парламенттайгаа энэ хэцүү байдаг. Манай нөхцөлд ерөнхийлөгч бол дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тийм учраас авилгатай тэмцэх газрыг ерөнхийлөгчийн эрх мэдэл байлгах нь Монголын улс төрд энэ шудраг ясанд бас нийцэхгүй юм байна. Энэ байгууллага тэр засгийн газрынхаа бүтцэд байж парламент нь засгийн газрыг хяндаг учраас тэнцэнэ байх нь илүү зохимжтой юм байна гэж би өөрөө үзэж авилгатай тэмцэх газрыг ерөнхийлөгчийн мэдэлд байлгадаг асуудыг шилжүүлж гүйцэтгэх засаглал руу өгсөн юм а. Энэ ажлыг би өөрөө хийсэн. Та бүхэн энийг мэдж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрөө байгуулад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байна шүү дээ. Тэр шүүхийн ерөнхий зөвлөлийг парламент байгуулна. Парламентын мэдэлд очсон. Ерөнхий хуучин байгуулдаг гэсэн бол тэгээ парламентаас байгуулсан шүүхийн ерөнхий зөвлөл ямар хүнийг шүүгч болох уу гэдгээ тэнцэнэ хэлэлцээд ерөнхийлөгч рүү орж ирдэг. Ерөнхийлөгчд ямар ч тэрнийг ганц удаа л буцаана. Өөр эрх мэдэл байхгүй. Тэгэхээр оруулж ирсний шууд томилно. Ерөнхийлөгч байгаа эрх мэдэл юм. Тэгээ ийм л ерөнхийлөгч байгаа шүү дээ. Өнөөдөр төрийн тэргүүн хэн нэгэн хүнийг дарамтлаад засаг төрөө дарамтлаад байх тийм боломж ч байхгүй. Надад ганцхан юм л байд. Энэ бол ард түмний өгсөн итгэл найдвар л байгаа. Ерөнхийлөгчийн хүч чадал бол зөвхөн ард түмний сонгосон сонголт үлдсэн баг. Тийм учраас би албан ёсоор нэг зүйл хэлье. Би өнгөрсөн жилийн 2024 оны 11 сарын 26-ны өдөр үе шинэ үндсэн хууль анх дахь үндсэн хууль батлагдсны 100 жилийн ойгоор үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй намайг ерөнхийлөгчөөр ажиллаж явах гэсэн албан ёсныхаа үгийг хэлсэн шүү дээ. Сая би өөрийнхөө нэрийн хуудсан дээрээс энийг алгажуулж тавьсан. Та бүхэн маань бүгд уншсан байлаа. Тэмүүжин гишүүнд бас талархал илэрхийлье. Зөв хүлээж авсанд. Манай ард түмний сонгосон сонголт бол парламентын засаглал. Энэ бол бидний үнэт зүйл. Энэ ардчлалын баталгаа бол парламент. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч парламенттай туйлын хүндэтгэлтэй ханддаг өгөөд цаашдаа парламентын засаглалыг би байнга дэмжинэ. Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж явах энэ хугацаанд Монгол улсын үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг би албан ёсоор та бүхэнд хэлье. Би өөрийгөө дахиж 6 жилээр огт сонгохгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би энийг урд нь танд хэлжсэн шүү дээ. Засгийн газрын кабинетийн гишүүд ч гэсэн би хэлжсэн энэ одонтой сууж байна. Тийм ээ? Би дахиж сонгогдохгүй. Би олон гишүүдийн тухай асуудлаа ярьж байсан. Тэгээ намайг хэн дахин сонгоод байгаа юм бэ? Яагаад өнөөдөр энэ болж байгаа улс төрийн нөхцөл үйл байдал ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс ондоо юм яриад ард түмний толгой эргүүлээд төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тарих толгойг эргүүлээд асуудлыг өөр тийш нь хандуулаад хариуцлагаас зүгтэх гэдэг юм. Би зарчим ярьж шүү. Би энэ хоёр дараыг хүүхэд байгаас нь авахуулаад зарчимтай байгаараа л гэж байнга захиж ирсэн. Хулгай дээрмээс хол байгаараа. Хулгай битгий хийгээрээ, худлаа битгий яриараа, хуурж битгий мэхлээрээ босдгийг гэж аминда ах хүний хувьд ч дарга удирдагчийн хувьд ч гэсэн энэ өнгөрсөн он жилүүдэд бүгдэнд нь захиж л ирсэн шүү дээ. Тэгээд захиас маань
арай хөсөрдүүлэхгүй байх би одоо хүртэл найдаж байгаа. Тийм одоо хүн чанаргүй зан авир, тийм эр хүний жудаггүй айш авир гарахгүй байх гэдэгт бол би итгэлтэй байна. Тийм учраас парламент ёсоо цааш нь улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана. Нэгдүгээр асуудал би маш тодорхой хэллээ шүү. Ард түмэндээ бас хэлж байна. Хоёрдугаарт баялагын санг ерөнхийлөх санаачилсан юм аа. Энэ их өнөөдөр санаачилсан зүйл багт биш. Би ардын намын дарга өгөөд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуульд үндэсний баялагын сан байгуулна гэсэн заалтыг оруулсан юм. Нөхдөдтэйгээ хамт. Би энэ заалтан дээр үнэнч байгаа. Би одоо өөрөө ерөнхий сайдаар ажиллаж энэ улс орны нөхцөл байдал амьдрал хүнд байгаа учраас парламентаар орж ирээд нэг ил задгаа үг хэлдэггүй шүү дээ. Ихэвчлэн одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хаалттай хоролдоон дээр тавх нь хэлдэг. Би баялагын сангийн талаар энэ өнгөрсөн мэдээлэлээр маш тодорхой хэлсэн. Баялагын сангийнхаа хуулийг гаргачлаа одоо та нар зоригтой ажиллаа хийгээд наад баялагын сангийнхаа ажлыг шуурхаа явуулаа гэж би парламентд хандж үг хэлснийг та бүхэн маань бүгдээрээ сонсч ирсэн биз дээ энэ чинь. Монголын газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний хүүхэд байхаасаа төлөвшөд тогтсон миний үндсэн философи. Энэ байгалийн баялагийг чинь хэн нэгэн компани бүтээж байгаагүй. Энэ чинь бурхны бүтээл. Тийм учраас Монголын ард түмэн байгалийн баялагаасаа ижил тэнцүү хүртэх ёстой. Монголын ард түмний өмч болсон байгалийн баялагийг хулгай хийж авсан этгээд бол энэ баялагийг буцааж өгөх ёстой. Ард түмэн баялагтай эзэн байх ёстой. Би одоо 2018 онд санаж миний одоо ерөнхий сайд байхад оюун эрдэнэ маань миний хэрэглэх газрын дараа ажиллаж байсан. Тийм ээ? Би оюун эрдэнэд одоо томилт бичигөө чи тэр Норвегт очиод тэр Норвегийн баялагын санг судлаад ир гэж явуулж ирсэн шүү дээ. Тэгээ оюун эрдэнэ судалж ирж ирсэн. Тэгээд баялагын санг гэж одоо ийм чухал зүйл байд юм байна ерөнхий сайдаа гэж надад танилцуул. Тэгээд за одоо эдий чинь одоо хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ингэж баялагын сан бий болсон шүү. Тийм учраас ерөнхийлөгч бол одоо ард түмэндээ баялагаа авч өгөх баялагын тэгш хуваарлтыг хийхэд би цаашдаач хатуу байр суурьтай байна. Манай ард түмний баялагыг хууль бусаар хулгай хийж авсан хүмүүс баялаг өгөх ёстой. Би энийг дахиад хэлчих. Энэ миний философи. Тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд үндэсний баялагын сан байгуулах тухай асуудал бидний санаачлагаар орсон юм. Тэрнээс биш одоо энэ нэг тийм соо шинээр бий болчихсон асуудал биш ээ гэдгийг одоо бас би нэг хэлье гэж ингэж бодсон юм аа. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч бол одоо 3 зүйл дээр их санаа зовж явдаа. Би урд нь ч та бүхэндээ хэлжсэн. Энэ бол нэгдүгээрт Монгол улсын тусгай тогтнол. Хоёрдугаарт улсын аюулгүй байдал. Гуравдугаарт манай ард түмний эв нэгдлэгсэн. Энэ 3 зүйл бол одоо төрийн тэргүүний үйл ажиллагааны үндсэн 3 зарчим. Та бүхний маань ч гэсэн үйл ажиллагааны үндсэн 3 зарчим. Тэгээ сүүлийн 20 хоног харлаа. Энэ годом талбайд юу болж байгааг та бүхэн маань бүгдээрээ анзаарч байгаа. Би ерөнхий сайдад их хурлын даргад нэг зүйлийг хэлж байгаа. Та нар энэ ард түмнээ сонсооч ээ л гэж. Энэ ард түмэн чинь юу яриад байгаа юм бэ? Юу хүсээд мөрөөдөөд энэ олон зуун залуучууд энэ талбай дээр гарч ирээд одоо 20 хоног жагслаа шүү дээ. Тавьж байгаа шаардлага нь магш тодорхой. Тэгээ Монгол улс бол арчилсан засаглалтай парламентыг ард түмэн сонгодог. Тийм учраас ард түмний чинь төлөөлөл болоод залуу үеийнхэн чинь гарч ирээд шударгаас тогтоох тухай, хариуцлагатай байх тухай хатуу шаардлага тавьж байхад яагаад энийг сонсохгүй ингээд
хараагүй юм шиг, сонсоогүй юм шиг энэ залуучуудын тавьж байгаа шаардлага шал анги юм энэ яриад байна. Асуудал тодорхой яриач та. Олон том чинь одоо 20 хоног хүлээлээ шүү дээ. 20 хоногийн талбай дээр юу болж байгааг та бид нар бүгдээрээ харлаа. Хаана юу, ямар жагсаал цуглаан болж байгааг бид бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ ард түмнийхээ тавьж байгаа шаардлагад манай парламент зохих хариуг нь өгөх ёстой гэж би бодож байна. Та бүхэн бол одоо ард түмнээс сонгогдсон ард түмний мандаттай улсын эрх ашигыг, ард түмний эрх ашигыг тэргүүн игнэн тавина, альва нэг албан тушаалтны асуудлыг ард нь тавина гэж дангар өргөсөн гэж би боддоо шүү дээ. Тэгээ би одоо амьдралдаа 4 албан тушаал өгчээсэн байна. Ардын намын ерхий нарийн бичгийн даргаыг өөрийнхөө сайн дураар өгч явлаа. Улсын их хурлын гишүүнээс өөрийнхөө сайн дураар татгалзаж байлаа. Шадар сайдынхаа ажлыг өөрөө сайн дураараа өгч байлаа. Ерхий сайдын одоо эрхэм өндөр албан тушаалыг би одоо сар дахлын үед хариуцлагагүй ажилланаасаа болоод өөрийнхөө сайн дураар би огцорч байлаа. Тэгээ энэ бүхний цаана нэг л юм агуулгадчихсэн. Энэ юу гэвэл энэ олон түмний эрх ашиг, ард түмний эв нэгдлийг өдөрдөгч хүн тэргүүн зэрэг тавих хэрэгтэй. Өөрийн хашиж байгаа нэг өчүүхэн албан тушаалд битгий шигд. Өдөрдөгч хүн бол ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх хэрэгтэй. Дээр нь ард түмнээс уучлах чадвартай байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол. Хариуцлага алдсан бол тэр алдсан хариуцлагыг өөрөө үүрж чаддаг байх хэрэгтэй. Энийг өдөрдөгч хэлдэг. Үннээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа ярьж болохгүй. Хуурч мэхэлж болохгүй.